За энэ бол part 2 орж байна. Би өмнөх part 1 дээрээ буюу episode 6 дээр феминизм гэдэг thumbnail-тэй бичлэг байгаа. Хэрвээ part 1-ийг үзээгүй байх юм бол тэрийг нөхөж үзээрэй. Энэ бол одоо part 2 нь. Тэр юм өмнөх бичлэг дээрээ би юу ярьсан бэ гэхээр Lily Phillips гэдэг OnlyFans хаяг хөтэлдэг англи эмэгтэй нэг өдрийн дотор 100 эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон баримтат киногоо хийгээд YouTube дээр тавиад тэгээд аа тэр одоо YouTube нэгээд одоо бараг л дэлхийд даяар тэр эмэгтэйгийн тухай ингээд яриад байгаа байхгүй юу. Тэгээд би бас тэр баримтат киногийн хальт үзсэн ерөөсө дуусгаж мосгож дуустал нараа үзээгүй байгаа. Дуусахгүй ч гэж магадгүй. Гэхдээ би өмнөх бичлэг дээр юу ярьсан бэ гэхээр тэр эмэгтэй өөрийгөө феминист гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд би феминизмыг юу гэж хардیں۔ Хүний эрх эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхгүй байх, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх тэр ертөнцийг бүтээхэд бид нар хэрхэн яаж оролцож чадах вэ гэдэг дээр би ямар гарц гаргалгаа хараад байгаа вэ? Яг хөө бүр ингээд бүх шийдлийг нь олоогүй боловч нэг иймэрхүү юмыг бид нар хийж чадах юм бол энийг яаж хийхийг бид нар бодож олж чадах юм бол ингээд хүн төрөлхтний дэлхийн ертөнцийн ингээд байгаль хүртэл ямар ч одоо эрхэн зөрчигдөхгүйгээр одоо аз жаргалтай эрүүл эрхтгш амьдрах боломж байна гэдэг тэр гарц гаргалгааны талаар би ярьсан байгаа. За өнөөдөр бүгдээрээ арай жоохон гүнзгий сэдвийн талаар ярих болно. Тэр нь юу юм бэ гэхээр Lily Phillips гэдэг эмэгтэй маань өөрөө баримтат кино дээр юу гэж хэлсэн бэ гэхээр би бол феминист тэгээд эрэгтэй хүн олон бэлгийн хамтрагчтай байсан нь одоо тэр хүннийг одоо тийм мундаг болж харагдуулаад байдаг. Харин эсэргээрээ эмэгтэй хүн олон бэлгийн хамтрагчтай байсан болвол эсэргээрээ ингээд нэр хүнд нь ундаг муу нэр зүүдэг нь тийм шударга биш санагддаг. Тэгээд би бол эмэгтэйчүүд эрх чөлөөтэй ингээд энэ байх хэрэгтэй. Тэгэд энэ зүйлийг би normalize хийхийг хүсдэг гэж тиймэрхүү утгатай юм ярьсан байхгүй юу. Тэгээ би энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ? Тэр эмэгтэй ингэж нэг өдрийн дотор 100 хүнтэй бэлгийн харилцаанд орсноороо эмэгтэйчүүдийн одоо эсрэг зүйл хийцэн үү? Эсвэл эмэгтэйчүүдийн эрхийн одоо ирэхэд сайнаар нөлөөлөх зүйл хийсэн үү гэдэг дээр би ямархуу бодолтой байгаа талаараа ярих гэж бодлоо. Тэгээ би бол энэ нэмэгтэй ерөөсөө огт буурахгүй зөвтөхгүй байгаа. Ер нь бол миний хувийн бодлоор би энэ нэмэгтэй хохирогч гэж харж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл иймэрхүү зүйл хийж байгаа хүний цаана ямар нэгэн сэтгэл зүйн одоо бие махбодын тийм учир шалтгаан байгаа байхгүй. Тэр эмэгтэй цаанаа ямар амьдрал туулсан учраас ийм зүйл одоо яриад ийм зүйл хийгээд явж байгаа гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ юу үнэн бэ гэвэл би өөрийнхөө охин дүүг, би өөрийнхөө эмэгтэй найзуудыг ийм одоо OnlyFans хаяг хөтлөөд нэг өдрийн дотор 100 эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ороод яваасай гэдгийг огт хүсэхгүй. Энэ зүйлийг би эмэгтэй хүмүүст огт хүсэхгүй гэдэг нь яалтчгүй үнэн учраас би энэ дээр ингээ өөрийнхөө үзэл бодлыг ярих гад байж байгаамаа. За хэдийгээр те ингээ орчин үед одоо одоо хүн нэгээс олон хүнтэй ингэж бэлгийн харилцаанд орсон байх нь яг тийм хэвийн үзэгдэл юм шиг болоод хувирчсан байгаа. Өмнө нь бол ерөөсөө тийм байгаагүй байх гэж би бодож байна. Бүр өмнөх одоо олон жилийн өмнө. Гэхдээ орчин үед бүгдээрээ ингээд багасаа ийм янз бүрийн кино, клип үзэж өссөн учраас бидний ингээд өнөөгийн ертөнцийг үзэх үзэл секс гэдэг зүйлийг харах өнцөг маань ингээд арай өөрчлөгдсөн байхгүй. Гэхдээ энийг бол би буруу юм уу зөв гэж юусоо яахгүй. Хэрвээ чи олон хүнтэй унтсан бол буруу муруу гэж юусоо огт ярихгүй. Яагаад гэвэл бид нар чинь тийм одоо бүх зүйл үнэн бөгөөд бүх зүйл худал нэгэн зэрэг оршиж идэг. Тийм ертөнцид амьдарч идэг байхгүй. Одоо чинь төвдөд яадаг вэ гэхээр би яг энэ тухай бас нэг юу ажижсэн нэг YouTube бичлэг үзчихсэн. Төвдөд ингээд одоо эмэгтэй хүмүүс цөөхөн байд юм уу? Яг тийм болохоор ингээд нэг айлын охин нэг айлын 3 ах トゥ 3-тай зэрэг гэрлээд тэр ах トゥ 3 ингээд тэр эхнэртэйгээ ингээд нэг их дундаа нэг эхнэртэй тэгээ тэр эмэгтэйгээс гарсан хүүхэд нь хэнийх нь ч байж магадгүй тэгээд бүгдээрээ ингээд адилхан аав нь болоод тэгээд ээж нь болоод ингээд хамтдаа өсгөлцдөг. Тиймэрхүү тохиолдлууд ингээд төвдөд байдаг гэж байгаа байхгүй юу? Эсвэл бас нэг ийм одоо Африкийн ийм зэрлэг одоо юу одоо соёл иргэншлээс хол тийм нөгөө одоо сүрэг хүмүүс гэж байдаг шүү дээ. Африкт амьдардаг тийм нэг бүлэг тийм сүрэг хүмүүсийн одоо юу сүрэг гэдэг чи ярих нь одоо зөв юм болов уу? Ядч байсан нэг тийм одоо бүр эртний одоо соёл иргэншил байхгүй зүгээр ингээд одоо ан гөрөө хийж амьдардаг тийм зэрлэг
байгаа хүмүүс ахгүй юу? Би бол тэдрийг бүдүүлэх гэж хэлмээр, зэрлэг бүдүүлэх гэж хэлмээр зүгээр юм одоо байглаараа амьдарч байгаа хүмүүс ахгүй юу? Тэр хүмүүсийн нэг одоо овог отог овог аймаг болж амьдарч байгаа гэж ярих юм шүү дээ, тий. Тэр нэг овог аймгийн тухай баримтат кино үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь тэр нь яадаг вэ гэхээр одоо хүмүүс ингээд гэр бүл болно. Нэг их нэртэй, нэг нөхөртэй хүүхэд гаргаад ингээд одоо юу үнэнчээр хоёр биетэйгээ ингээ үнэнчээр амьдрын. Гэхдээ жилдээ нэг удаа эрэхтэй нь ингээд нүрээ будаад ганган хувц өмсөөд заяа. Ингээд нэг би баяр тэмдэглэдэг. Тэр баяраараа бүх эрэхтэйчүүд нь ингээд нүрээ будаад ингээ улаан өнгөөр нүрээ будаад тийм одоо ян зүрийн тийм өд мөдтэй ганган хувц өмсөөд тэгээд ингээ царай мариагаа ингээ ян зүрийн болгож ингээ бүжиг хийгээд тэнгуут өөр айлын ихнэрүүд тэр эрэхтэйчүүдээс одоо тэр чин бүгдээрээ гэрэлцсэн эрэхтэй байгаа байхгүй юу? Гэрэлсэн гэрлээгүй янз бүрийн эрэхтэйчүүд. Тэгтээ хэний ч ихнэр ямар ч эмэгтэй, ямар ч эрэхтэйг сонгож болно. Хэний ч нөхөр байсан хамаагүй. Зөвхөн тэр өдөр ингээ бүх эмэгтэйчүүд нь тэр баахан цугласан гангалсан эрэхтэй нүрэ будсан эрэхтэйчүүдээс харж чад хамгийн гой бүжиглж байгаа, хамгийн хөөрхөн санагдсан эрэхтэйгээ сонгоод хамт хоноод тэгээ бэлгийн харилцаанд орж болно. Тийм одоо ёс заншилтай. Тэгээд хэрвээ тэр баяр дээрээ хинт ч сонгогдоогүй байх юм бол тэр эрэхтэй ингээд сэтгэлээр ундаг. Харин олон эмэгтэйчүүд одоо сонгож монгох юм бол тэр эрэхтэй ингээд өөрөө бахархаад юм. Одоо тийм тийм нөгөө нэг сүргийн ахлагч альфа мальфа энерги мэдрээд тэгээд тэгж явдаг. Тийм одоо юм ёс заншил бас байдаг. Тэгэхээр ямар ч одоо нийгэмдэр ямар ч одоо бэлгийн харилцааны гэр бүлийн тийм соёл уламжлал байх боломжтой. Гэхдээ орчин үеийн энэ одоо эмэгтэй хүн олон хүнтэй унтаж байх те одоо зүгээр юм секс партнертай байх. Тэгээ friends in benefit гэж ярьдэн штэ те секс хамтрагчтай байх гэдэг нь тэгээд одоо зүгээр ингээд one night stand гэж ярьдэн штэ те ганц шөнө ингэж хүнтэй унтах. Тэгээд дахиж тэр хүнтэйгээ ингэж одоо гэр бүлийн ч юм уу эрхлийн тийм харилцааг үүсгэхгүй байх. Иймэрхүү тохиолдлыг одоо хитрхийн normalize хийх нь яг хинд ашигтай вэ гэдэг талаар бүгдээрээ ярилцъя л да. Энэ зүйлийг яагаад ингээ хэвийн болгон хувиргаж биднэрт кино, клип, медиагаар ингэж тарих угаалт хийж байгаа вэ гэдэг цаад учир шалтгааныг сайн бодоод үзэх юм бол бид нар ч угаасаа л ийм одоо эрэгтэйчүүд ноёлдог, эрэгтэйчүүдийн өсөлт, карьерт илүү их ээлтэй байдаг тийм нийгэмдэр амьдарч байгаа штэ. Би энэ талаар өмнөх парт 1 бичлэг дээр илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэрийг бас сонсоорой. Бид нар угаасаа л ийм эрэгтэйчүүдийн ноёлдог, эрэгтэйчүүдэд ээлтэй, эрэгтэйчүүдийн бүтээсэн тийм ертөнцийн амьдарч байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ эмэгтэй хүн ингээд one night одоо бэлгийн харилцаанд ордог тий зүгээр юм одоо casual sex одоо ингээд хүмүүстэй олон юм хүмүүстэй бэлгийн харилцаанд ордог. Эсвэл ийм одоо friends in benefit тий зөвхөн бэлгийн харилцаанд ордог өөр ямар ч одоо халуун дулаан тийм хайрын харилцаа байхгүй зөвхөн сексийн харилцаанд байдаг тийм хүмүүстэй байх нь яг эмэгтэйчүүдэд ашигтай юу гэдэг талаар сайн бодоод үзэх юм бол энэ хинд ашигтай вэ? Яагаад энийг медиа ингэж тарих угаатай гэж сайн бодох юм бол зөвхөн эрэгтэйчүүдэд ашигтай байгаа байхгүй. Яагаад гэвэл дэлхий дээр одоо эрэгтэй хүмүүс их порно үзэж гинүү, эмэгтэй хүмүүс их порно үзэж гинүү гэвэл мэдээж эрэгтэй хүмүүс л хамгийн их порно киног үзэж байгаа шүү. Тэр чинь эрэгтэйчүүдэд зориулж бүтээж байгаа шүү. Би лав ингээд порно үзэхээр эмэгтэйг нь өрөвцөөр хагаад таардаг. Тэгэд муужаа мууд гэд подкаст байдаг шүү. Тэрний порно киноны ард те ямар зүйл болдог вэ гэдэг талаар эпизодыг сонссон чинь бүр үнэхээр эмэгтэйчүүд үнэхээр өрөвдмөр байдалтай тэр порно кино тоглож мөнгө олдог байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр болвол ерөөсөө ингээд би ерөөсөө порно кинод ерөөсөө дурггүй өөрөө. Ерөөсөө үзэж чаддггүй. Тэр эмэгтэйг ингээд хахад цацаад уйлж унжаад ингээд одоо харваас худлаа байгаа нь ингээд мэдэгдээд байдэн шүү дээ. Ингиж амар зовж байгаа нь мэдэгдээд те би тэрийг үзэн гот ерөөсөө сэрэл мэрэл хөдөлдөггүй. Надад ерөөсөө таалагддаггүй. Тэр чинь харваас зөвхөн эрэгтэй хүнд зориулсан юм байгаа даа байхгүй юу. Тэрний оронд ийм эротик кино үзэх юм бол надад арай дээр санагддаг. Тэгээд тэр чин бол яг эмэгтэй хүн зориулж хийсэн байхгүй эротик кино бол. Тэгээ ийм гоё тийм гоо сайхны арай нэг тийм одоо эмэгтэй нь арай нэг гоё юугаар одоо арай эвтэхнэр жаргаад байгаа талаар үзүүлдэг шүү дээ. Эрэгтэй нэг тийм зөөлөн мөлн тий. Тэнгут яг ингэж тэнгут дараа нь бас хамгийн их порно киног эрэгтэй хүмүүс л үзэж байгаа. Хамгийн их гар хангалах хин хийж байгаа эрэгтэй хүн л хийж байгаа. Би л
одоо 2024 онд гар хангалах хийсэн үү? Үгүй байхгүй юу? Манай нөхөр бол магадгүй хийсэн баг. Тэгээд бас хин хамгийн их биеийн үнэлэгч нарыг худалдаж авдаг вэ гэвэл бас эрэгтэй хүмүүс л худалдаж авдаг байхгүй юу? Би бол яг амьдралдаа ингээд мөнгө төлөөд нэг эрэгтэй хүнтэй одоо унтахын тулд ингээд зүгээр секси хийн тулд энэ хэрэгцээг хангахын тулд эрэгтэй хүнд мөнгө төлөөд ингээд унтчихна гэж өөрөө өөрөөс төсөөлж чадахгүй байхгүй. Гэтэ би тэр хүмүүсийг хэрвээ байгаа хүмүүсийг ерөөсө буруутгаагүй зүгээр л ингээ харьцааны тухай ярьж чинь тий. Тэр секс гэдэг зүйл эрэгтэй хүнд илүү их хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэнгуут энийг ингэж нормалайз хийж эмэгтэйчүүдийн тархийг угааснараа эрэгтэй хүмүүс л хожоод байгаа байхгүй. Харин эмэгтэйчүүд эндээс ямар их хор хохирол амсаж амьдралаараа хохирдог үлээ те гэдгийг эмэгтэйчүүд асар сайн мэдж байгаа шүү дээ. Хэдийгээр бид нар хүн хідэн хүнтэй яаж унтах нь хүний хүний эрхийн асуудал тэр хүний л асуудал гэж ярьдаг боловч яг өөрөө өөрийнхөө төрсэн охин дээр бодоод үзэх юм бол бид нар хизээч тэрийг нормалайз хийхийг хүсэхгүй шүү дээ. Миний охин ингээд нэг секс хамтрагчтай болоод тэгээд ингээд зүгээр энгийн casual sex хийгээд яваасаа гэж би бол хизээч бодохгүй. Би өөрийг нь ингээд үнэхээр хайрладаг хүндээ ингэж энэ бүх зүйлээ зориулаасай гэж хүсэн штеп. Тэр бол ялцчгүй үнэн байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ зүйлийг ингээд хитрхи нормалайз хийж те ингэж өмөрх ерөөсөө хэрэггүй. Энэ бол ер нь бол нэг төрлийн тарих угаалт гэдгийг бид нар маш сайн анзаарч ойлгож байгаа хэрэгтэй. Тэгээд би бол тэгээд дээрэс нь энэ бүх зүйл чинь ингээд юу яагаад байгаа штэ. Би ингээд Тайванд амьдарч байгаа байхгүй. Тэгээд энд бол төрөлт багасж байгаа улс орнуудын нэг Япон, Солонгос, Итали, энэ Тайван гэд улсуудад төрөлт багасж байгаа. Монголд хүртэл төрөлт багасаад эхэлсэн талаар ингээд мэдээллүүд яваад байгаа штэ. Тэгэхээр энэ casual sex гэдэг зүйл чинь өөрөө энэ төрөлт багасах гэдэг зүйлд нөлөөлөд байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүд угаасаа энэ нийгэм нь өөрөө эрэгтэй хүмүүст ингээд зориулсан. Тэгээд эмэгтэй хүн ингээд хүүхэд гаргаад хүүхдээ өсгөөд тэгээд амьдрахад нь ерөөсөө ямар ч тийм нийгмийн тийм дэмжлэг байхгүй. Ямар ч тийм ээлгүй гэдгийг бид нар бүгдээрээ мэдсэн. Тэнгуут эмэгтэйчүүд ингээд хүүхэд төрүүлэхгүй байхыг зүгээр л ийм хэрэгцээг хангах хамтрагчтай тэгээд огт хүүхэд төрүүлэхгүй гэр бүл болохгүй амьдрахыг илүүд үзээд байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ нийгэм чи эрэгтэйчүүдэд илүү давуу байдлыг олгоод тэгээд гэр бүлтэй болж амьдрснараа эмэгтэйчүүд өөрөө хохирогчийн тэр мэдрэмжийг аваад байгаа учраас дэлхийд даяар ингээд төрөлт багасаад байгаа. Гэхдээ тэрийг яг ингээд төсөөлөд үзэх юм бол тэр бас л ингээд төрнөө төрөхгүй юу хүний эрхийн асуудал гэж бодох боловч би лав ингээд хизээч хүүхэдтэй болохгүйгээр би өөрөө бас оюутан байхдаа би хизээч хүүхэдтэй болохгүй гэж юу яадаг байсан. Ярьдаг боддог байсан. Тэгэл манай найзууд чи худлаа тэгж жаад угаасаа хүүхэдтэй болно штэ гэж хэлдэг байсан. Тэгсэн чинь би үнэхээр найзуудаасаа бараг л хамгийн түрүүнд ингээд хүүхэдтэй гэр бүлтэй болсон хамгийн ихний хүмүүсийнх нь нэг байхгүй юу. Яг төлөвлөөгүй байсан. Тэгтээ би тэгэл хүүхэдтэй болсон. Тэгээ хүүхэдтэй болсныхоо дараа би өөрийгөө ингээд хизээч хүүхэдтэй болохгүй гэж ярьдаг байсан да гэдгээ ингээд эргээд санангуут хэрвээ би хизээч хүүхэдтэй болохгүй байсан бол яах вэ гэж бодонгууд эмэгтэй хүн те ингээд өөрөөс нь ургасан тэр хөөхөн жоохон хүүхдийг ингээд тэрвэрх харах хайрлах тэр мэдрэмжийг ингээд хизээч мэдэхгүйгээр насыг барна гэж бодонгууд үнэхээр харамсалтай санагдаж байгаа байхгүй. Би эмэгтэй хүмүүсийг ингээд тэр их хайрыг мэдэрч үзээсэй гэж хүсдэг. Гэхдээ даанч энэ бидний өнөөдрийн амьдарч байгаа нийгэм маань тэр зүйлийг огт дэмжихгүй байна л та. Огт боломжгүй улам хэцүү болгоод байна л та. Хүүхдтэй болсноороо бид нэр заримдаа ингэж хохирох тиймэрхүү нөхцөл байдал маш их байна. Би хүүхдтэй болсноороо өөрөө хохироод хүүхдээ хохирох тийм нөхцөл байдал маш их байна. Тэгэхээр хүмүүс ингээд бид нар бүгдээрээ тэр зүйлийг ингээд яамаар шүү дээ тий. Засмаар өөрчилмөр шүү дээ. Би өөрийнхөө охиныг бас ингээд хүүхдтэй болвол ингээд ийм хүнд хэцүү зүйлийг ингээд туулах гээд байна гэдгийг мэдж байгаа боловч би хүүхдүүдээ эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдээ хоёулангийн ингээд аав байхын ээж байхын тэр сайхан жаргалыг ингээд мэдрээсэ гэж яадаг байхгүй. Үнэхээр хүсдэг байхгүй. Тэгсэн мөртлөө бас адилхан ингээд тэнцүү ямар зовлон дагж аваа гэдгийг мэдж байгаа учраас тий.
Манай охин ингээд одоо дөнгөж 5 настай. Гэхдээ ингээд бас яагаад аахгүй. Одоо хүүхд яаж ээжийнхэн гидсэнд ордیں۔ Чи яагаад ингээд том болчоод памперс зүгээд яваад байгаа маа ингээд нөө миний ариун цэвэр хэрэглийг ингээд асууж босоод иймэрхүү асуултуудыг асуугаад эхэлсэн. Тэгээд би энэ талаар ингээд маш их судлаа. Одооноос би ингээд хүүхдүүдтэй яг зөв одоо мэдээллийнх нь их үүсвэр болъё гэдэг үднэс энэ талаар илүү их судлаа гэж шийдсэн. Тэгээд би ганцаараа энэ талаар мэдээж ойлгож мэдээд өнгөрөх хүн биш. Би заавал уншсан судалсан зүйлсээ ингээд та бүхэнтэйгээ хуваалцаад явна. Тэгээд энэ бол энэ бэлгийн харилцааны талаар, энэ бэлгийн боловсролын талаар миний ярьж байгаа цорын ганц бичлэг биш. Энэ талаар би бол цаашдаа олон удаа ярих байх гэж бодож байна. Тэгэхээр бид нар яагаад ер нь энэ нэг одоо тийм төрөлт багсах, эмэгтэйчүүд хохирох иймэрхүү энэ цэг дээр хүрээд ирвэ гэхээр бидний энэ орчин үеийн нийгмийн одоо харилцааны тэр үнэт зүйл нь өөрөө буруу болцсон байгаа байхгүй юу? Тэр үнэт зүйл нь өөрөө мөнгө, албан тушаал гэдэг ч юм уу те алдар нэр гэдэг ч юм уу тийм зүйл болцсон байхгүй. Энэ үнэт зүйлийг сольчих юм бол бидний бүх зүйл ингээд өөрчлөгдөх гээд байгаа байхгүй. Парт 1 дээр би ярьсан шүү дээ. Бидний үнэт зүйл мөнгө, албан тушаал биш. Бидний үнэт зүйл хүүхдийн эрүүл одоо өсөн тойрных те бие сэтгэл 100% эрүүл өсөн тойрных тэр орчин бүрдүүлэх тэр хүүхдийн сайн сайхны төлөө гэдэг үнэт зүйлтэй дэлхийн нийт болчих юм бол бүх зүйл эргээд сайн сайхан болох гээд байна гэдэг талаар би ярьсан шүү дээ. Тэгэхээр тэгээд өөрчн би юу ярих гэж бодож ирсэн бэлээ. Тийм. Тэгээд дээрэс нь хэрвээ бид нар тэ эмэгтэйчүүд одоо ямар их ингэж одоо ийм casual sex тэ орчин үеийн ийм casual sex ингээд энгийн бэлгийн харилцааны хамтрагтай байх гэдэг ч юм уу олон бэлгийн харилцааны хамтрагтай байх гэдэг зүйл нь normalize болохгүй байсан бол тэ биш байсан бол зөвхөн одоо нөхөртөө охин бие өгнө гэдэг ч юм уу тэ тэгдэг хэрвээ байсан бол хэрвээ бидний амьдралын үнэт зүйл мөнгө, карьер биш те үр хүүхэд дэлхийн ертөнцид даяараа зөвхөн хүүхдийн төлөө ингэж одоо ажилдаг, амьдардаг, хүүхдийн сайн сайхны төлөө зүйлсүүдийг бүтээдэг байсан бол эмэгтэйчүүд ямар их хүчтэй, ямар их одоо хариуцлагыг үүрч явдаг хүмүүс юм бэ гэдгийг одоо ямар чухал нийгмийн нэг бүлэг юм бэ гэдгийг дэлхийн нийтээрээ бүр мэддэг, хүлээн зөвшөөрдөг, ойлгодог байсан. Гэтэл одоогоор бид нар өөрсдөө ч эмэгтэйчүүд өөрсдөө ч тэр хүч чадал ямар их хүч биднэрт ямар их эрх мэдэл байгаа вэ гэдгийг юусоо олж харахгүй тэрийг үнэлэхгүй болцсон байгаа байхгүй юу? Биднэрт ямар их хүч байна вэ гэхээр хэрвээ бид нар одоо ингээд хинтээ чамаагүй ингээд одоо бэлгийн харилцаанд ордог биш байх юм бол зөвхөн ингээд одоо бид нар нөгөө байгаль дээр ингэдэж штэ амьтад те эмэгтэй нь ингээд одоо эрэгчнийгээ сонгодөө штэ эрэгтэйчүүд нь ингээл одоо янз бүрийн юм одоо шувуу муунууд те янз бүрийн бүжиг хийгээл янз бүрийн дуу чимээ гаргаал хоорондоо ингээл амьтад чи ингээл зодтолтоо бол эрэгчийн амьтад хоорондоо зодтолтоо бол те одоо нөгөө тогсны хамгийн гой том үдтэй нөгөө эрэгтэй нь байдаг штэ тийм ганган үд мүдтэй ингээ эмэгтэйгийнхээ анхаарлыг татаж те ямар хүчтэй одоо ямар одоо сайн үр удам надаас төрөх вэ гэдгийг одоо ингээ батлах гэж ямар их хичээж байна те байгаль дээр амьтад гэтэл орчин үед болохоор бидний хүний өдөр тутмын амьдрал дээр ерөөсөө тийм юм байхгүй байгаа байхгүй юу ерөөсөө огт тийм юм байхгүй бараг л эмэгтэйчүүд нь өөрсдөө гоёж ганхлаад одоо орчин үеийн гоо сайхны стандарт гэдэг зүйл чинь өөрөө цаанаасаа нэм эрэгтэй хүний үзмжинд тааруулсан байдаг байхгүй юу эрэгтэй хүн ийм том хөхтэй том бөхстэй эмэгтэйд уртстай тийм эмэгтэйд одоо дуртай ахын бол тэр зүйл нь ингээд юм одоо гоо сайхны стандарт болчихдээ яг л энэ нийгэм чинь өөрөө л угаасаа цаанаасаа эрэгтэй хүмүүс ингэж бүтээсэн эрэгтэй хүнд ээлтэйгээр тааруулж бүтээсэн юм ертөнц байгаа шүү дээ тэгэхээр эмэгтэйчүүд хүртэл өөрийн мэдлгүйгээр тэр гоо сайхны тэр эрэгтэй хүнд тааруулж тогтоосон гоо сайхны стандартад нийцгээд ингээд янз бүрийн олон юмнууд ингээд хэрэглээд нүүр амаа будаад мис засалд ороод өөрийгөө ингээд өөрчлөөд идэг. Тэгээ тэрийг болвол
тийм амар буруу гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бүхний цаана яг би өөртөө ашигтай зүйл хийгээд байна уу эсвэл эрэгтэй хүмүүст би эрэгтэй хүмүүсийн үзмжинд таарсан зүйлд би таарах гад өөрийгөө тааруулах гад хичээгээд байна уу гэдгээ ингээд бодож үзэх хэрэгтэй. Яг ингээд байгалийн процессороо яг зөв явагддаг байсан бол эмэгтэй хүн ингээд яг нэг дэлхийн хатан хаан шиг ингээд сууж хахад эрэгтэйчүүд ингээд өөрийнхөө булчин шүрмсийг хөгжүүлээд өөрийнхөө ингээд ямар сайн одоо орлого олох чадвартай вэ гэдгээ ингээд биднэрт баталж харуулад бидний араас гүүгээд тэгээд одоо би ингээд чи миний үр удмыг үлдээгээд өгөөч тий. Би одоо ийм сайн аав байж чадна, би ийм сайн нөхөр байж чадна гэ бидний ингээ араас бүр ингээ өхөн хатан гүүгээд хоорондоо зодтолтоод одоо юу байдیں те тэр мөнгө зүг машин цашин тэрний гоё би булчинлаг ингээд гоё би ийм гоё эрүүл хоолдог би ийм гоё эрүүл одоо өрийн шингэнтэй хүн гэдгээ ингээ батлаад бид нар тэгээ тэр дундаас нь ингээд сонгоод гэр бүл болоод тэгээ хамгийн одоо шилдэг эр хүний үр удмыг бид нар ингэж төрүүлж өгөөд тэрийг нь ингээд одоо маш сайхан хайрлаж өсгөж үржүүлээд хэрвээ бүх эмэгтэйчүүд те тэгж одоо хамгийн сайн эрчүүдийг сонгох юм бол зөвхөн хамгийн сайн эрчүүдийн үр удам л дэлхий дээр үлдэнэ. Муу эрчүүдийн үр удам ингээд одоо үлдэхгүй тэгээд тэр муу эрчүүдийн үр удам тасраад дэлхий дээр дандаа ийм одоо сайн аавтай, сайн халамжтай эр нөхөртэй тэгээд тэр хүнээс төрсэн хүүн аавыгаа хараад тэ эмэгтэй хүнийг ингэж халамжилж хүндэлж хайрлах хэрэгтэй гэдгийг сурч аваад охин нь за эмэгтэй хүн чинь ингэж халамж хайрын дунд бөмбөрч эрхэлж тэ байж ах хэрэгтэй байна. Яагаад гэвэл эмэгтэй хүн чинь ингээд дэлхийн одоо хүн амын одоо цаашдын одоо чиг хандлагыг тогтоогч хүн юм байна. Тийм учраас эмэгтэй хүн асар чухал юм байна. Дэлхий дээр ямар хүмүүс байх вэ гэдгийг яг үндэ ээжүүд нь шийдэж байгаа шүү дээ. Ээж нь ямар хүүхдийг хүмүүжүүлнэ яг тийм хүн ингээд төрж байгаа. Гэхдээ генетик 50%, орчин 50% гэж явдаг. Тэнгуут хамгийн одоо сайн генетиктэй эр хүний л хүүхдүүд төрөөд ах юм бол тэ хэрвээ ингээд дандаа ингээд тийм сайн одоо гентэй хүмүүс ингээд төрөөд дэлхийн ертөнцийн хүмүүс ихэнх нь ингээд сайн сайхан сэтгэлтэй одоо ийм ажилцэг хичээнгүй тийм хүмүүс тэгээ нэг гэсэн ингээд сэтгэлтэй байгаль дэлхийг хайрладаг тийм одоо хүмүүс олон болох гээд байгаа байхгүй. Гэтэл яг ийм casual sex, one night might гэдэг юмнууд ингээд олон болчоороо нөгөө нэг ийм хэний ч хамаагүй те муу залуучууд эмэгтэй хүнийг хүндэлдэггүй casual sex-ээр ашиглах гэсэн сонирхолтой тийм муу эрчүүдийн үр удам илүү олон болоод ингээд дэлхий даяар одоо муу одоо гентэй хүмүүсийн тоо ингээд олон болоод байгаа хгүй тий. Тэгэл нөгөө нэг гэр бүлийн траума аав ээж нь ингээ хүүхдээ зовоодог тий ингээд хүүхдээ ингээд багаас нь юм traumatized болгоцсон. Тиймэрхүү зүйлсүүд чинь өөрөө яг энэ casual sex гэдэг зүйл одоо normalize хийгдснээрээ энгийн зүйл болж хувирснараа ингэж дэлхийн хүн амын ихэнх хувь нь нөгөө нэг муу хүмүүсийн одоо хүүхэд болж тий хувираад ийм сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй өсөөд тэгээд тэр нь ингээд сэтгэл зүйн гэмтэлтэй хүн чи яаж өөрийгөө хайрлах, яаж бусдыг хайрлах, яаж байгаль эрхлэхийг хайрлах юм бэ? Тийм биз дээ. Тийм болохоор эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө энэ их хүч, энэ их одоо нандин зүйлийг ухаарж ойлгож өсснөөрөө би бол охиныгоо энэ их хүчээ одоо маш сайн үнэлж одоо мэддэг өсөөсөө гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэх юм бол би хамгийн одоо миний төлөө юу ч хийхэд одоо бэлэн тэр хамгийн сайн эр хүний л хүүхдийг би төрүүлнэ. Тэгэхгүй бол одоо эмэгтэйчүүд заримдаа яадаг үлээтэй ингээл би мөнгөтэй хүнтэй сууна гэд мөнгөтэй хүний араас ингээл гүүж мүгэлтэй эсвэл одоо ингээд өөрийг нь тоохгүй байгаа эрэгтэйгийн араас ингээд гүүгээл сарын тэмдгээ уулгасан ч гэх шиг эсвэл нөгөө нэг юу яад штэ нөгөө нэг яаж хамаагүй аргаар баяжсан хүнтэй ингээд суугаад те тэр хүн ингээд муу юм хийж баяжсан юм уу сайн юм хийж баяжсан юм уу мэдгүй ш муу юм хийж агаад баяжсан бол тэр чинь муу хүн болж тараа муу хүний хүүхдийг төрүүлэхэр чинь тэр хүүхэд дахиад өөрөө муу хүн болж өсвөл амар хэцүү штэ тэр эмэгтэй ч гэсэн өөрөө зовно штэ тийм болохоор үнэт зүйл нь ингээд өөрчлөгдөд хүүхдийн төлөө болчих юм бол за би хүүхдийнхээ төлөө ирээдүйд төрөх хүүхдийнхээ төлөө сайн одоо сайхан сэтгэлтэй хөдөлмөрч тийм одоо үнэн шударга зөв эр хүнийг сонгоно. Тэр хүний л үр удмыг би ингэж цааш нь одоо өсгөж хөгжүүлж хүмүүжүүлж ингэж өсгөж явна гэдэг тийм үнэт зүйлтэй ах юм бол бүх эмэгтэйчүүд ерөөсөө тийм энгийн casual sexy хамтрагчтай байхыг
хүсэхгүй. Ер нь эмэгтэйчүүд тэр зүйлийг ерөөсө хүсдэггүй. Гэхдээ нийгэм тэр зүйлийг ингэж одоо энгийн болгож чи ингээд одоо олон хүнтэй ингээ унтсан байсан ч зүгээрээ гэдэг тийм юмыг ингээд normalize бид нараар хийлгэх хүрэлцсэн байгаа байхгүй. Гэхдээ аль хэдийн би ингээд юу атсан байгаа одоо олон сексийн хамтрагчтай байсан эмэгтэйчүүдийг огт буруутгахгүй. Яад гэвэл эмэгтэй хүн яагаад гэвэл би ингээд секс гэдэг зүйлийг ерөөсөө тийм одоо бузар булай зүйл гэж боддггүй. Харин ч би бүр юм ариун үйл гэж боддог байхгүй. Тийм учраас тэр ариун үйлийг хамгийн хайртай хүнтэйгээл хийдэг байгаасаа гэж би хүсэж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл ингээд төсөөлөд үзэлтэй секс хийгээд тэгээд бид нар ингээд жирэмсэн болоод тэгээд ингээд хүүхэд тэр дотроос бүхэл бүтэн хүний амь гэдэг зүйл төрж байгаа байхгүй юу. Тэгтэл секс яаж бузар булаа нүгэл болж таарах юм бэ? Тэр чинь ерөөсөө ямар ч логик байхгүй байгаа байхгүй юу. Тэгээ бодоод үзсэн гот. Тийм болохоор секс гэдэг зүйл яалтчгүй тийм ариун зүйл учраас тийм sacred гэж ярьдэн штэ тий. Тийм учраас хинтээ ч хамаагүй хийдэг зүйл биш учраас би эмэгтэйчүүдийг одоо охиныгоо ялангуяа би өөрөө охиныгоо ингээд бодож ярьж байгаа байхгүй. Энэ ариун нандин зүйлийг өөрийг нь ингэж нандиндаг те одоо эрдэнэ мэт хамгаалж хайрладаг тийм хүнтэйгээл хийгээсэ гэж хүсэж байгаа байхгүй. Хэрвээ ингээд эмэгтэйчүүд аль хэдийнэ ингээд олон хамтрагчтай болсон байх юм бол ерөөсөө ч одоо яах хэрэг өөрөө буруутгах хэрэггүй. Яагаад гэвэл тэр чинь тухайн үед бид бүгдийн далд ухамсарт ямар ихтгэл өмшил байсан түүгээрэл би ингэж одоо янз бүрийн зүйл хийчихсэн байгаа. Тэгэхээр би ингээд хэрвээ олон өөр хамтрагчтай байсан бол та нар маань ч гэсэндээ те өөрийгөө зүгээр л уучлж байгаа тий. Зүгээр л уучлж байгаа. Тэр хүндээ хайртай байсан бол тэгэл би тэр хүнийгээ ингээд өөрийнхөө чадж байгаагаар мэдж байгаагаараа ингээд хайрлсан л байна шүү дээ. Ерөөсөө энэ зүйлийг сонсоод те өөрийгөө буруутгах би одоо энэ ийм нандин ариун зүйлийг хийснийхээ төлөө би эмгтээчүүдийг, охтуудыг, хөвгүүдийг тийм өөрөөсөө ичих, харамсах, тийм ичгүүр те тийм муухай одоо өөрийгөө одоо үзен ядах ч юм уу те гутаах тийм мэдрэмжийг тэгээсэ гэж би огт хүсэхгүй байгаа байхгүй юу. Харин ч бүр ингээд хүнийг хайрлах хамгийн одоо эр нөхрөө хайрлах хамгийн тэр одоо дээд мэдрэмж тэр хайраа илэрхийлэх тэр илэрхийлэмж маань өөрөө секс байгаа юм чинь. Тэгэхээр одоо тэр зүйлийг хийж хүнийг хайрсныхаа төлөө хүн хизээч тийм одоо гутамшигыг мэдрэх ёсгүй гэж би боддог. Тийм болохоор би одоо охиныгоо хүүдээ одоо би энэ зүйлийн талаар тайлбарлаж ярихдаа зөвхөн надаас тий хамгийн ихтгэлт хүнээсээ энэ зүйлийн талаар анх мэдэж аваасаа гэж хүсдэг учраас хүүхдүүдтэй ерөөсөө тийм янз бүрийн хүүхдүүдийн хажууд ерөөсөө тийм янз бүрийн кино үздэггүй. Тийм том хүний агуулгатай зүйл одоо гардагч байсан, гардгууч байсан би насанд нь тохироогүй бол хажууд нь хизээч солонгос ангит кино ч юм уу янз бүрийн нэг ангитай кино ч юм уу хизээч үздэггүй. Би зөвхөн манай гэрт хүүхдүүд байгаа үед зурагт асуул зөвхөн хүүхдэд зориулсан дуу, хүүхдэд зориулсан хүүхэлтэй кинонууд эсвэл бүр нөгөө нэг тийм нөө зохиолын дуунууд, ардын дуунууд манай гэрт сонсогддог. Хүүхдүүд сэрүүн байгаа, хүүхдүүд одоо гэрт байгаа, сэрүүн байгаа үед нь. Хүүхдүүд байхгүй байгаа үед нь би амжуулаад өөрийнхөө үзмээр байгаа киногоо үзээд нөхөртөөгөө хамт сууж идэг. Хүүхдүүд сэрүүн байгаа үед хизээч тэгдэггүй. Яагаад гэвэл би жоохондоо манай аав ээж ингээд намайг жоохон байхад юу яадаг гэсэн байхгүй юу? Ерөөсөө ямар ч тийм шүүлтүргүүгээр кино үздэг байсан байхгүй юу? Sex and City гэдэг нөх их хотын амьдрал гэл юун дээр гардаг лээ? UBS дээр гардаг лөө. Тэр киног үздэг байсан. Friends гэдэг киног үздэг байсан. Тэгэл янз бүрийн тийм одоо хүмүүсийн ингээ секс хийж байгаа сцен гардаг тийм кинонуудыг ерөөсөө замбрааг үздэг байсан байхгүй юу? Тэнгуут тэр чинь яагаад хүмүүс тэгдэг вэ гэхээр хүүхэд энийг чинь мэдхгүй юм чи ойлгохгүй гэж бодоод идэг. Гэхдээ яг үнэндээ хүүхэд тэрий чинь үзээд мэдхгүй байсан зүйлээ мэдээд авчдаг байхгүй юу? Секс гэдэг зүйл байд юм байна. Ингэж бас ингээд орли амаараа ингээд хийж бас болд юм байна. Тэгээ энийг хийгээд жирэмсэн болд юм байна. Гэдгийг хүүхдүүд ингээд тэр киноноос ч мэдээд авчдаг байхгүй. Би өөрөө бүр цэцэрлэгийн насан дээрээ тэр их хотын амьдрал гэдэг кино үзээд ингэж секс гэдэг юм байд юм гэдгийг ингээд мэдээд авцсан. Би цэцэрлэгт байхдаа л секс гэж юу вэ гэдгийг мэддэг байсан. Тэгээд би тэрийг өөрөө мэдж байгаа учраас би хүүхдүүдэд яг энэ талаар ингээд зөв мэдээлэлтэй болоосоо гэж хүсдэг учраас хажууд ноогт тийм янз бүрийн кино үздэггүй, янз бүрийн YouTube бичлэгүүдийг үзүүлдэггүй. Дэлгэцийн хэрэглээнд нь бүр өндөр ач холбогдол өгдөг. Хүүхдүүд энэ зүйлээс те дэлгэцээр үзэж байгаа зүйлсүүдээ одоо мэдхгүй юм чи ойлгохгүй гэж хүмүүс бодоод алдаад байгаа хгүй. Үгүй шүү дээ. Мэдхгүй юмаа мэдээд авчдаг байхгүй юу гэдгийг маш сайн анхаараарай.
За тэгэхээр би одооноос эхлээд яа гэж бодож байгаа хгүй. Би ч анх нөгөө нэг хамгийн анх бүр эртнээс намайг 4 жилийн өмнөөс дагж байгаа хүмүүс байх юм бол Talking Toddlers цаг маань хамгийн анх хүүхдийн эрт үеийн хэл ярианы өвчний талаар мэдээллийг хуваалцдаг байсан. Тэгээд дараа нь болохоор хүүхдийн дэлгэцэн хэрэглээний талаар мэдээллийг хуваалцдаг болсон. Тэгээд одоо бол би одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар одоо хуваалцдаг. Заримдаа тэгээ одоо ерөнхийдөө ингээд өдөр тутам ингээд юу бодогдож байгаа өөрийнхөө үзэл бодлын талаар ингээд хуваалцаад явж байгаа. Тэгээд бас одоо сүүлд бас жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гээд одоо эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой төрсний дараах сэтгэл готрол гэдэг зүйлээ хэрхэн яаж эмчлэх үү гэдэг талаар сургалт ороод явж байгаа. Одоо миний дараагийн судалгааны гол сэдэв бол бага насны хүүхдэд энэ бэлгийн боловсролын талаар хэрхэн яаж зөв танилцуулж хэрхэн яаж зөв ойлгуулах вэ? Энэ гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийн талаар одоо хідэн наснд нь яаж хэрхэн харилцаж ойлголцох ёстой юм бэ гэдэг талаар би эрчимтэйгээр судалж эхлэе гэж шийдсэн. Тэгээ энэ талаар мэдээллүүдийг илүү их хуваалцъя гэж шийдсэн байгаа. Тийм болохоор энэ бол миний юм бэлгийн боловсрол гэр бүлийн төлөвлөлт, сексийн харилцааны талаар ярих цорын ганц дугаар биш. Би энэ талаар цаашдаа олон удаа ярих болно. Тэгээд энэ талаар илүү их мэдээллүүдийг бас хуваалцаж эхэлнэ гэдгийг ташаамд дурдж хэлье. Тэгээд энэ хүртэл хамт сонссонд маш их баярлалаа. Тэгээд энэ одоо хэрэгтэй дугаар байсан байх гэж би найдаж байна. Тэгээд та бүхэн маань бас хэрэгтэй байсан бол бага насны хүүхдтэй таньдаг одоо дотны ээжүүдтэй энэ мэдээллийг бас энэ бичлэгийг маань хуваалцаарай гэж хүсэж байна. Яагаад гэвэл бидний хүүхдүүд ирээдүйд хамт амьдрнаа. Хамтдаа найзлаад одоо гэр бүл болоод явнаа. Би ганцаараа хүүхдийнхээ бэлгийн боловсролд анхаарад та бүхний хүүхдүүдтэй бидний эргэн тойрны хүмүүсийн хүүхдүүд бэлгийн боловсролд анхаараагүй байх юм бол адилхан ингээд алдаа эмдэглэлийг гаргаад явнаа. Би аль хэдийн одоо магадгүй энэ бүхнийг мэдэхгүй байж байгаа тий алдаа гаргасан байж болно. Гэхдээ би хүүхдүүдээ тэр алдааг давтаасаа гэж хүсэхгүй. Тэгээд тийм болохоор бүгдээрээ ингээ хамтдаа хичээ, хамтдаа ингээ хүүхдэд ээлтэй, ээжүүдэд ээлтэй тэр одоо нийгмийг бүтээхэд хамгийн жижиг оролцоогч хамаагүй юу хийж чадж байгаа вэ гэдгээ ингээд чадж байгаа зүйлээрээ л тусалцгаая тий. Тийм болохоор энэ одоо бичлэгийг одоо ядаж стори дээр ч юм уу хуваалцаарай. Хамгийн дотны нэг хүүхдтэй найздаа хуваалцаарай гэж хүсье. Энэ хүртэл хамт сонссонд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.